Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Нийгэм судлал хичээлийн олон улсын харилцаа бүлэг сэдэв хичээл номер 6. Хичээлийн хүрээнд олон улсын харилцаа сэдвийг хамтарч судлах ёстой байгаа. Энэхүү сэдвийн хүрээнд олон улсын харилцааны субъектууд, олон улсын эрх зүйн харилцаанд оролцогч талын эрх үүргүүд болон хамтын нийгмийн байгууллагуудыг үзэх ёстой байгаа. Өнөөдрийн хичээлийн сэдвийн хүрээнд олон улсын харилцааны оролцогч болох нь сэдвийг илүү их тодорхойлж үзэх ёстой байгаа. Бид юуг судлах вэ? Монгол улс олон улсын харилцааны үндсэн оролцогч болох нь бид юуг чаддаг болох вэ? Жишээ тохиолдол шинжлэх замаар Монгол улс олон улсын харилцааны оролцогч болохыг тодорхойлох байгаа. Тэгэхээр хэрхэн тодорхойлох вэ? Олон улсын харилцааны үндсэн оролцогчид бүрэн эрхэт тусгай тогтносон улс байдаг ба бүрэн эрхэт улс нь нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болж олон улсын хэмжээнд улс хэмээн хүлээн зөвшөөрөгдөх ёстой байдаг бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улс хэмээн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд улс орнууд олон хүнд бэрх даваануудыг амраггүй замыг туулсан байдаг. Монгол улс нь яг үүнтэй адилхан 1946 онд анх нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болох хүсэлтээ өгжөөсөн бол энэ нь олон удаагийн дараа буюу 1961 оны 10 сарын 27-нд нэгдсэн үндэсний байгууллагын албан ёсны гишүүн болсон байдаг. Энэхүү хүрээнд буюу нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын зэвсэгт хүчин бол нэгдсэн үндэсний байгууллагын медалаа шагнаж байгаа зэрэг байна. Энэ хүн яагаад юм бэ гэхээр бид нар нэгдсэн үндэсний байгууллагад орснороо маш томоохон үүргийг гүйцэтгэж байгаагийн илэрхийлэл юм аа. Дасгал ажлын хүрээнд нэгдсэн үндэсний байгууллага гэж юу вэ? За, Монгол улс нь олон улсын харилцаанд оролцохдоо ямар байр суурь, эрх үүргүүд эдэлдэг вэ? Нэгдсэн үндэсний байгууллагын үйл ажиллагаанд оролцохдоо инхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол улсаас ямар шаардлагатай оролцож байгаа вэ гэдгийг тодруулах мөн хэрэгтэй. Олон улсын харилцаа гэдэг нь дэлхийн улс ба улс ус оролцогчдын хооронд олон талт харилцаа, тэдний гадаад явдлага, үйл ажиллагааг судалдаг нийгэм шинжилгээ юм аа. Олон улсын харилцаанд оролцсон бүрэн эрхэт тусгаар тогтносон улс байдаг бөгөөд бүрэн эрхэт улс нь нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болж олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх ёстой байдаг байгаа. Монгол улс нь дэлхийн бүх улстай төрийн байгууллага төлөөллөөр дамжуулан шууд харилцах, олон улсын үйл хэрэгтд дэвтээ оролцох нь олон улсын харилцааны үндсэн оролцогчийн эрх болдог бөгөөд энэ нь Монгол улсын төр, эдийн засаг, дипломат хийгээд зөөлөн хүчний бодлого зорилго үйл ажиллагаар тодорхойлогддог. Улсууд үүрэг болон үйл ажиллагааны чиглэл нөлөөгөө эрх тэгш харилцах боломжтой байдаг юм байна. Тэгэхээр Монгол улс нь нэгдсэн үндэсний байгууллага гишүүн нэрэлснээр хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд хамтарч оролцох чиглэлийг хүлээдэг байгаа. Олон улсын харилцааны оролцогч нь улс бус оролцогч тодорхойлдог. Улсууд бол мэдээж тусгаар төгсөн төрт улсуудын тухай ярьж байгаа бол улс бус оролцогчд нь төрт улсаас статусын хувьд өөр, жишээ нь хувин, шашны бүлэглэлүүд, за мөн мэдээж үндсэн намсан корпорациудыг нэрлэж болдог байгаа. Олон улсын харилцаанд оролцогчдын үүргийн хувьд олон улсын улс төр, эрх зүй, эдийн засаг, соёлын зэрэг олон талт харилцаанд гадаад бодлогоор дамжуулан оролцох үйл ажиллагааны цар хүрээг нөлөөг тодорхойлдог бол олон улсын харилцаанд оролцох үйл ажиллагааны чиглэлийн хувьд олон улсын харилцаанд нь улс төр, эрх зүй, эдийн засаг худалдаа, шинжилгээ ухаан, хүмүүнлэг гэсэн чиглэлийн үйл ажиллагаар оролцдог бол нөлөөллийн хувьд Монгол улс бусад улсын төр, эдийн засаг, соёлын хүч чадах үйл ажиллагааг өөрийн боломжоор хянах үнэлэх явдал байж болно гэсэн үг. Жишээлбэл 1992 онд Монгол улс цөмийн зэвсэг гэнэтэг дэвсгэр болгосноо зарлж ирсэн байдаг. Олон улсын харилцааны оролцогчийг de-facto буюу de jure хэлбэрээр хүлээн зөвшөөрдөг. De-facto гэдэг нь латин үгний бараг хууль ёсны гэсэн утгатай олон улсын эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр байдаг. Тухайлбал Монгол улс нь бүрэн эрхэт улс болгохын хувьд олон улсын эрх зүйн хүрээнд de-facto улс байх статус 1961 онд эдэлсэн байдаг. De jure нь болохоор
гэдэг нь латинаар хууль ёсны гэсэн утгатай бөгөөд олон улсын эрх зүйн олголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн улс гэж үздэг. Ингэснээр монголчууд 1961 он нэгдсэн үндэсний байгууллагын гишүүнээр хэлснээр манай улс олон улсын хэмжээнд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхэт улс болж олон улсын харилцааны үндсэн оролцогч болж байгаамаа. Олон улсын харилцааны улс оролцогчдыг их гүрэн, дунд гүрэн, бага гүрэн гэж онцолдог бол бага гүрэн олон улсын харилцаанд нөлөө багтааж өөрийн тусгаарлагдмал газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэрэгсэлтэй байдаг гэж үздэг. Энэний хүрээнд Монгол улс бол зөөлөн хүчний бодлоо буюу нэгдсэн үндэсний байгууллагын хамтын нийлгийн үйл ажиллагаанд оролцдог байгаа. Монгол улс нь бага улс бөгөөд Орос улбооноос бүгд найрамд дотор дулсгсан хоёр их гүрээ дунд оршдог. Далаад гарц үе, их газрын байшилтай түүхий эд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хоёр ресурсын ихэнх хамааралтай буюу дэд цогжоогийн хүн амцон улс төрийн нөхцөлтэй байдал бүрэн хангадаагүй эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтаас ихэнх хамааралтай зэрэг шалгуур нь тухайн ангиллалд Монгол улсыг оруулж байдаг. Олон улсын харилцааны гол оролцогч болох нь тусгаар тогтсон улсууд байдаг бол мөн мэдээж улс оролцогчд буюу үндэстэн намсан корпорацууд хувь хүмүүс байж болох нэ гэдгийг өнөөдрийн хичээлээс та бүхэн ойлгосон баха. Ингээд хичээлдээ анхааралтай оролцсон хүүхдүүдэд баярлалаа.